За хэдүүлээ ямар ч тооны үр дүрийг олох ерөнхий аргаас сураад авсан байгаа. Харин энэ хичээлээр олон жишээ бодлого бодноо. За ингээд эхлэе. Эхний жишээг шар өнгөөр бичье. Эхний бодлого маань 32-ыг үржих нь 18. Тэгэхээр 8-ыг үржих нь 2 нь 16. За бүгдээрээ чэйжээр бодъё. Байнга энд нь бичээд байх цай бас байхгүйж болно тийм ээ. За 8-ыг 2-оор үржүүлэхээр 8 ба 2-ын үржүүр нь 16. Сансан нэгийг энэ ч бичнэ. 8 3-ын 24, 24 дээр нэгийг нэмэхээр 25. 25 байх нь. Ингээд 32 ба 8-ын үржүүр нь 256 юм байна. Одоо хэдүүлээ энэ нэгээр үнэндээ бол 10-аар 32-ыг үржүүлнэ. За улбар шараар доогуур нь тэмдэглэчихье. 1 2-ын хэдүүлээ нэлээд болгоомжтой байх хэрэгтэй. 1 2-ын 2. Тэгээд чи 2-оо энд тавья гэж магадгүй. Гэхдээ санаарай эн чинь 1 биш харин 10 тийм ээ. Тиймээс мартахгүй тул бүгдээрээ энд тгийг тавиад өгчихье. За 10 ба 2-ын үржүүр чинь 20. Эсвэл 1 ба 2-ын үржүүр 2 гээд 10-ийн орон дээр 2-оо бичнэ. Адилхан 20 гарна тийм ээ. За 12-ын 20. 20 болж ийн гэсэн үг. Дараа нь 1 3. За энд бас болгоомжтой байхгүй болохгүй. Өмнөх үржүүрт санснаа арилгацгаая. 1 3-ын 3 сансан юм байхгүй байгаа. Тэгэхээр 3 л гарна гэсэн. За ингээд 10-ыг 32-оор үржүүлэхээр 320 гарч байна. Мөн үү? За энэ нэг чинь 10 гэсэн үг. 10 дээр 8-ыг нэмэхээр 18. Одоо энэ хоёр тооны нийлбэрийг олоод л болчихно тэр. За нэмье. 6 дээр тгийг нэмэхээр 6, 5 дээр 2-ыг нэмэхээр 7, 2 дээр 3-ыг нэмэхээр 5. За бүгдээрээ дараагийн жишээ рүү оръё. Одоо 99-ийг 88-аар үржүүлье. Хариу нь нэлээд их тоо гарах бах тийм ээ. За 9 ба 8-ын үржүүр нь 72. 7-г санана. За энэ ч биччихье. Ахиад 9 ба 8-ын үржүүр нь 9 8-ын 72. 7 сансан 7 байгаа тийм ээ. Тэгэхээр 72 дээр 7-г нэмэхээр 79. 79 гарна. За болж байна. Энэ 7-г нэмчихсэн болохоор арилгачээ. За тэгвэл дараагийн алхамд хэдүүлээ бодлохгүй шүү. За одоо хэдүүлээ энэ 8-аар 99-ийг үржүүлнэ. Энэ 8 чинь үнэндээ 80 тийм ээ. Тиймээс энэ доор тгээ тавьчихъя. За 8 9-ийн 72, 7-гоо санаад энчээ бичлээ. Тэгээд 8 9-ийн 72, түүн дээрээ сансан 7-гоо нэмэхээр 79. 2 дээр тгийг нэмэхээр 2. За ерөөс өнгөө солиодох юм. 9 дээр 2-ыг нэмэхээр 11, 1-ийг саналаа. 1 дээр 7-ыг нэмэхээр 8, түүн дээр 9-ийг нэмэхээр 17. За 1-ийг санана. 1 дээр 7-ыг нэмэхээр 8. За 8712. За дараагийн бодлого руу оръё. 53-ыг үржих нь 78. 53-ыг эхлээд 8-аар үржүүлнэ. 8 3-ын 24, 2-ыг саналаа. 8 5-ын 40, 40 дээр 2-ыг нэмэхээр 42 гарна. За 42. Одоо энэ 7-оор үржүүлэх үлдсэн байгаа. Энэ 7 маань үнэндээ 70 тийм үү? Энчээ тгийг тавихаа мартаж болохгүй шүү. За 7-г 3-аар үржүүлвэл заажгаар ерөөсөө үүнийг арилгахыг бодолчиж магадгүй. 7 3-ын 21, 1-гээ тавиад 2-оо санаад 7 5-ын 35, нэмэх нь энэ 2 гэхээр 37. 37. Одоо нэмэхэд бэлэн болсон. 4 дээр тгийг нэмэхээр 4, 2 дээр 1-ийг нэмэхээр 3, 4 дээр 7-г нэмэхээр 11, 1-ийг саналаа. 1 дээр 3-ыг нэмэхээр 4, 1 дээр 3-ыг нэмэхээр 4, 4134 гарч байна. За одоо өшөө олон оронтой тооны жишээг авч үзье. За одоо 796-г үржих нь 58 гээ. Энэ жишээг бодъё бүгдээр. За эхлээд 8-аар 976-г үржүүлнэ. Дээд талын тоо нэг орноор илүү болсон байгааг анхаараарай. За 8 6-нд 48, 4-ийг саналаа. 8 9-ийн 72, 4-ийг нэмэхээр 76, 8 7 56, 56 дээр 7-г нэмбэл 63. За 63. За энэ тэндгүү би санамсаргүй алдаа гаргаж магадгүй шүү. Хэрвээ санамсаргүй алдаа гаргачих юм бол та нар олоорой. За юу. За дараагийн үйлдэл рүүгээ оръё. Энэ сансан тоонууд арилгачих юм.
10-ийн оронд байгаа энэ 5-аар одоо үржүүлнэ. За энэ чинь үнэндээ 50 гэсэн үг тийм ээ. 50-аар үржүүлнэ гэсэн үг. За 50 болохоор хэдүүлээ энэ доор тгийг тавьж өгнө. 5 6 30 тгийг энд бичээд сансан 3-аа дээр бичлээ. 5 9 45 нэмэх нь энэ 3 гэхээр 48. 5 7 35 4-ийг нэмэхээр 39. Одоо хэдүүлээ нэмэхэд бэлэн болсон. 8 дээр тгийг нэмэхээр 8, 6 дээр тгийг нэмэхээр 6, 3 дээр 8-ыг нэмэхээр 11, 1 дээр 6-ыг нэмэхээр 7, 7 дээр 9-ийг нэмэхээр 16. За тэгээд 1 дээр 3-ыг нэмэхээр 4. Ингээд 796 ба 58-ийн үржүүр нь 46168 гарлаа. За зөв юм шиг байна. Ягаад тэгэхээр 796 гэдэг чинь бараг л 800 гэсэн үг. Ерөөсө бараг л 1000 гэсэн үг. 1000-ыг 58-аар үржүүлэх юм бол 58,000 гарна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 1000-аас арай бага ямар нэг тоог 58-аар үржүүлэх юм бол 58,000-аас арай бага тоо гарах нь гарцаагүй, тийм үү? Иймээс энэ хариу барагцаагаар бол зөв юм шиг байна. За одоо бүгдээрээ ахин нэг жишээ авъя. За одоо бүр олон оронтой жишээ авъя. 523-ыг үржих нь за ерөөсө 3 оронтой тоогоор үржүүлдэг хэрэгээ. За үржих нь 798. 3 оронтой тоо гэдэг чинь нэлээд их тоо тийм ээ. За яг л нөгөө аргаараа бодно. За нэг л учрыг нь олчихвол хэдэн ч оронтой ямар ч тоог үржүүлнэ хариуг нь болоход хэлбэрхэн гэсэн. Гэхдээ олон оронтой тоо байх тусмаа алдаа гаргаж төөрөлдөх магадлал өндөр байдаг. Тэрнээс бол арга нь яг адилхан. За бүгдээрээ 8-аас эхэлнэ. 8-ыг эхлээд 523-аар үржүүлнэ. 8 3-ын 24, 2-ыг саналаа дээд талд нь бичье. 8 2-ын 16, түн дээр 2-ыг нэмэхээр 18. 1-ийг санана. 8 5-ын 40, 1-ийг нэмэхээр 41. Ингээд 8 ба 523-ийн үржүүр нь 4184 юм байна. За бодлого маань хараахан дуусаагүй байгаа. Хэдүүлээ 90-ээр бас 700-аар үржүүлэх ёстой байгаа. За одоо 90-ээр үржүүлье. Эн чинь 90 учраас тгийг дор бичнэ. Эн чинь 9 биш тийм ээ. 9-ийг үржих нь ерөөсөө эдгээрийг дарчихъя. За 9 3-ын 27, 9-ийг 3-аар үржүүлэхээр 27 гарна. 9 ба 2-ын үржүүр нь 18, 18 дээр 2-ыг нэмэхээр 20. Тэгээд 9-ийг 5-аар үржүүлэхээр 45. 45 дээр нэмэх нь 2 гэдэг чинь 47. 40 ингэж бодоноор бичихгүй. 47. За ерөөсөө зөв бодсон үгүйгээ шалгая. Гээл захаад нэг бодоодох юм. 9 3-ын 27 тийм үү? 7-гоо энэ доор бичээд сансан 2-оо дээр талд нь бичсэн байгаа. 9 2-ын 18 дээр нь хэдүүлээ 2-ыг нэмнэ. Тэгээд 20 гэж хэдүүлээ бичсэн. За тгийг энэ доор бичээд 2-ыг дээр бичсэн. 9 5-ын 45, 2-ыг нэмэхээр 47. За санамсаргүй алдаа гаргачихъя л гэж багш наагаад байна. За чи баймаа шалгаж байгаарай заа юм. За ингээд сүлд нь хэдүүлээ 7-гоор буюу үндэ бол 700-аар 523-ыг үржүүлэх болцсон. Зүгээр 8-аар үржүүлэхдээ бид шууд энд бичээд явсан тийм ээ. Тэгээд 90-ээр үржүүлэхдээ за 10-ийн оронгоор үржүүлэхдээ энд нэг тэг тавьж байсан тийм ээ. Одоо бол 100-ийн орны ямар нэг тоогоор үржүүлэх гэж байгаа юм чинь энэ доор 2 ширхэг тэг тавьж өгнө. За ингээд 2 ширхэг тэг биччихлээ. 7-гоор үржүүлэхээр тэгвэл энэ өмнөх үржүүрийн тоонуудыг арилгачих юм. 7 3-ын 7 3-аар үржүүлбэл 21, 1-ийг энд бичээд харин 2-ыг тэр дээр 7 2-ын 14, 14 дээр өнөө 2-оо нэмэхээр 16 гарна. 16 1-ийг саналаа 7 5-ын 35, нэмэх нь 1 гэхээр 36 гарна. Одоо хэдүүлээ нийлбэрийг олоход бэлэн боллоо. За алдаа гаргаагүй байгаасаа л гэж найдаа. За 4 дээр нэмэх нь тэг, нэмэх нь тэг. За энэ амархан 4 тийм ээ. За 8 дээр нэмэх нь 7, нэмэх нь тэг гэхээр 15, 1-ийг санана. 1 дээр нэмэх нь 1, нэмэх нь 1 тэнцүү 3. 4 дээр нэмэх нь 7, нэмэх нь 6. Хэд гарах вэ? За байс 4 дээр 6-ыг нэмэхээр 10. Тэгэхээр 17 юм байна. Тэгээд дараа нь 1 дээр 4-ийг нэмэхээр 5, 5 дээр 6-ыг нэмэхээр 11, 1-гээ санана. 1 дээр 3-ыг нэмэхээр 4. За ингээд 523 ба 798-ийн үржүүр нь 417,354 гарч байна.
За 100 эсхийг нь хэдүүлээ шалгасан ч болно. Үннийг харах мөч ирлээ. За хэдүүлээ зөв бодож. 523-ыг үржих нь 798 нь. За гараад ирлээ. Зөв байна. Ахаад эхнээс нь бодох шаардлагагүй боллоо шүү дээ. 417,354 зөв бодсон байна. Гэхдээ хэдүүлээ тооны машингүйгээр бодож гаргасан тийм үү? Энэ л хамгийн чухал агаа.